За миний хувьд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн банкны ангид оюутан байсан. Тэгээд 2003 онд Японы улсын засгийн газрын тэтгэлгээр Японд очиод ажиллаж амьдарч байгаад ингээд 2014 онд эх орондоо эргэж ирсэн. Ирснээсээ хойш ерөнхийдөө идэвхтэй бичиж нийтлэх ажил эрхэлж байна. Хүмүүс асуудаг л та ер нь яагаад юм бичиж эхэлсэн бэ гэд. Эргэж ирээд мэдээж эх орноо бас арай нэг өөр нүдээр хараад гэж сурсан мэдснээсээ бол хуваалцахгүй болохгүй нэ гэж мэдээж бодно. Тэрнээс гадна би чинь яг ч бас нэг ганц өөрийн сайндаач биш. Монгол улсынхаа улаан паспортыг өмнөө бариад Монгол улсаас оюутан авъя гэдэг энэ хоёр засгийн газар хоорондын хөтөлбөрөөр явж бас Японы ард түмний төсвөөс боловсрал олсон хүн байгаа. Тэгэхээр зэрэг би багш нарынхаа заасан сургасныг бас нөгөө талаар надад сурах боломж олгосон улс орондоо ард түмэнд бас өөрийнхөө сурсан мэдснийг хуваалцах үүрэгтэй гэж бодож авдаг. Энэ үүргээл одоо чадан ядан биелүүлж өгөө. Бичиж нийтлж эхлснээс хойш яг 10-аад жилд бол манай нийгэм бас нэлээд өөрчлөгдсөн. Энэ 10 жилд бол та бүхэн мэдж байгаа сошиал медиагийн хэрэглээ бидний амьдралын бүхий л талд нөлөөлж ингээд мэдээлэл авах болоод мэдээлэл нийлүүлэх талын энэ харилцаанд оронгоороо бас өөрчлөлт гарсан тал байгаа. Тэгээ би хувьдаа бол ер нь үсэг бичдэг хүмүүс хүний оюун санаа тийм ээ уншигчид хаана байна тэнд үйлчлэх ер нь ёстой гэж бас боддог. Түүнээс гадна гэхдээ ном гэдэг маань өөрөө бол ер нь хүн төрөлхтний одоо энэ мэдлэг, шинжлэх ухаан, энэ оюун санааны өвөө хойч үедээ уламжлан дамжуулж явдаг юм хамгийн үндсэн хэлбэр байдаг. Тэгэхээр зэрэг би олон нийтийн эрэлт энэ нийгмийнхаа өөрчлөлт хөдөлгөөнд дасан зохицож тийм ээ дагаж ингэж богино форматаар бичингээ бас ном эрхлэн гаргах, номын хэлбэрт оруулж үлдэх энэ ажлуудаа бол бас хаяхгүй явахыг хичээсэн. Тэгээ энэ удаа энэ нэг өнгөрсөн 10-аад жил одоо тэмдэглэл нийтлэлээс гадна ном зохиолын хэлбэрт оруулсан энэ ажлуудаа бас нэг эргэн хараад нэгтгэн дүгнээд ингээд уншигчдаа бас танилцуулъя гэж бодож байна. За энэ ном энэ капитализмыг алгасаагүй ирчүүд гэдэг ийм гарчигтай. Тэгээд энэ гарчигаас нь эхлээд тайлбарлуул ойлгомжтой болно. Нөгөө капитализмыг алгасаагүй гэдэг үг нь болохоор орчин үеийн залуучуудад жоох ойлгомжгүй байж магадгүй. Хуучин бол манай улс чинь нөгөө 90-ад оны хүртэл л орчим жил бид нар капитализмыг алгаслаа. Ингээд шууд социализмыг бүтээн. Юундаа бол ингээд коммунизм төрнэ гэд ингээд явж исэн улс байгаа. Тэгээ тийм нэг хэрвээ харсан бол нэг морьтой товтлогж байгаа юм монгол хүний зураг байдаг. Доор нь капитализмыг алгасна гэд бичиг байдаг. Тэгэхээр би яг энийг хамгийн анх Монголд ирээд гаргасан миний анхны ном. Бид нар бол капитализмыг алгасахгүй юм аа. Ер нь ингээд улс орнууд бол алгасаагүй юм байна. Суур үйлдвэрлэл те технологи заавал хөгжүүлж иж орчин үеийн нийгмийг барьж байгуулсан юм байна гэдэг ийм санаагаар дэлхийн индастриал буюу үйлдвэрлэлийн хөгжлийн түүхээс одоо 20 гол дүрийг сонгож тэр түүхээс нь бичсэн юм ном байгаа. Тэгээ одоо эндээс нь өөрөө эргээд харахад одоо энэ их Британийн тэгээ их газрын Европын Америкийн нэгдсэн улс мэдээж Япон тэ Азиас Хятад за тэгээ Солонгос энтхэг хаант Орос гэд бас нэлээд юм сонирхолтой дэлхийн одоо суур үйлдвэрлэлийг хөгжүүлсэн юм одоо заргалмаас эцгүүд юм да. Одоо жишээлх юм бол Америкаас ган төмөрлөгөөс гэхэд Карнеги, Эндрю Карнеги байна. За мэдээж Хенри Форд байна. Японоос бол Шибусава Эйчи заавал орж ирнэ гिचтэй. За олон улсын мэдээнээс бол мэдээж одоо Reuters агентлаг гэдэг Reuters баг жишээтэй тий. За харилцаа холбоо өнөөдөр бид нар ингээ Wi-Fi, wireless технологи хэрэглэдэг болсон. Энэний чи анхны эцэг Италиас Маркони явах жишээтэй ингээд маш олон салбарын хүн түүж авах. Салбар дамнах, төв дамнах гэдэг ийм одоо юу гэдэг хоёр хэмжээсээс ингээд уулзуулах гэж маш их материал авах хэрэгтэй болсон. Тэгэхээр 20 хүн шигшиж авахын тулд би ойролцоогоор нэг 400 орчим дэлхийн их хүмүүсийн намтрыг архивыг Токиогийн их сургуулийн номын санд бол ухах хэрэг гарсан. Тэгэхээр зэрэг манайд ерөөхдөө манайх ч нөгөө алгасчихна гэд явж исэн учраас энэ индастриал буюу үйлдвэрлэлийн түүхээр ном нэлээд ховор байдаг.
Тэгэхээр энэ бол би одоо ингээд дахиад нэг арай нэг ойлгомжтой тодорхой товчхон болгоод ингээд дахиад гаргуул ер нь манайда одоо ч гэсэн нэлээд үн цэвтэй номын нэг гэж бас бодож байгаа. Нацуме Сосики Кусамакура гэдэг. За энэ номыг ингээд бас цөөн үгээр товч тайлбарлаж ярих гэхэд надад бол бас жоохон хүндрэлтэй. Яагаад гэвэл миний хувийн гэх юм уу те хувь хүний хувьд бол юм Библи гэж хэлж болохоор ийм бүтээл байгаа. Ер нь утга зохиол сонирхогчд, уншигчд бол яг гарсан доор нь бол удаахгүй бүгдээрээ аваад хувааж аваад ингээд уншсан байгаа. Тэрэнд бол их баярлж байгаа. Кусамакурагийн хувьд бол би энэ дээр ерөнхийдөө нэлээд нуруугаа авч нэлээд бас тэгж одоо бие зовоож, зовлогоо зовоож суухаас үр аргагүй тийм ажил болсон. Яагаад тэгэхээр уг бүтээл маань 1906 онд гарч ирсэн. Нэлээд хуучны Япон хэл дээр бичигдсэн. Одоо дүргийн хэрэглээнд байдаг ханзнуудаар бол ойлгож унших боломжгүй ийм нэлээд хүнд бүтээлд орно. Тэгээ Нацуме Сосики болохоор зэрэг Японд манайхаар бол таш доржийн нацаг доржин гэж ойлгож бараг болно. Тэгэхээр орчин үеийн утга зохиолын одоо үндслэн хөгжүүлэгчдийн нэг өрнийн болоод орны одоо соёл иргэншилд аль алинд нь гүнзгий нэвтэрсэн ийм бичгийн их хүн соён гэгэрүүлэгч сэтгэгч гэж одоо хүлээн зөвшөөрөгддөг. Бондо тийм учраас мөнгөнд одоо тэмдэгттэй мөнгөнд дэвсгэртээр хүртэл ер нь хэвлэгдэжсэн. За энэ сайхан Монголын бие гэдэг миний хамгийн одоо шинэ ном сүүлд гараад хэвлэлийнх нь үнэр арилаг байгаа юм ном байна. Тэгээ би энэ сайхан Монголын бие гэдэг гарчгаас эхлээд тайлбарлая гэж бодож байна. Энэ гарчгийг би нэлээд бүдүүн зүрх гарган их хүнээс санааг нь зээлдсэн. Юу гэхээр Японы Нобелийн шагналт зохиолч Кавабата Ясунари утга зохиолоор Нобелийн шагнал авахдаа одоо дэлхийн дахны өмнө Үзэкүши Нихоно Ваташи буюу үзэсгэлэнт Японы бие гэдэг нэртэй ийм илтгэл уншсан байдаг. Тэгэхээр би энэ илтгэлээс санаагаа авч энэ номоо гарч ирсэн байгаа. Тэгээд сая энэ хавар ер нь өнгөрсөн 10 жилээ бас эргэж хараад бүх архив материал бичсэн тэмдэглэсэн зүйлсээ эргэж нэгтгээд нэг 10-аад цуврал болсон. Тэгэхээр 10 цувралын эхний энэ сайхан Монголын бие гэдэг нэртэй гарсан. Миний бодлоор нэг олон жил гадаадд амьдраад ажиллаж амьдарч байгаад эргэж ирсэн хүмүүс яг эндээ ингээд байран суурь амьдарч исэн монголчуудаасаа зарим талаар жоох өөр болдог. Бернард Шоугийн билүү нөгөө чи яваад эргэж ирсэн хойноо ер нь анх хаанаас гараанаас гарсан анхудаа таньнаа гэдэг нэг тийм үг байдаг. Ирээд ирэхээр зэрэг юм хоёр жоохон тийм синдромтой ч юм шиг болдог санагддаг. Нэг нь болохоор миний хувьд бол үргэлж тийм би их хорондоо байна гэсэн мэдрэмж гэх юм уу те. Яг л нэг өөрийн орондоо их хорондоо байна гэсэн мэдрэмж үргэлж төрж идэг. А нөгөө талаар мэдээж илүү төрүүлээд хөгжсөн өндөр хөгжсөн оронд өөр соёлд бас тасаа дуудсан хүний хувьд бол бас шүүмжлэлтнүүдээр харах болдог. Тэгэхээр зэрэг би энэ төвөр дотроо бол нэг тийм их хорондоо байгаагаа мэдэрсэн, баярлсан хүний тийм ад жаргал нөгөө талаар бас нөгөө соёлоосоо харсан тийм шүүмжлэлт ийм харц хоёроо ер нь хольж сүлж нийлүүлээд ингээд Монгол identity буюу одоо бидний ондоошил, ижилсэл, ер нь Монголын тухай миний бодлууд, дээр нь монгол хүний тухай ийм нэг хоёр талаас харсан, хоёр өнцгөөс харсан бодлуудаа нэгтгсэн ном байнамаа. За үзэгдэх зориг. Энэ бол одоо би ч нэг тайлбар хийлдэхүү. Ерөнхийдөө манай монгол хэллээр их уншигчид ялангуяа залуучууд донд бол олон жил энэ бестселлерийн одоо эндэр гэх юм уу тавцсан дээрээс буулгүй
будаж байгаа бүтээл байгаа. Тэгээд ад үзэгдэх зориг өөрөө дэлхийн одоо сэтгэл зүй 3 одоо томчуудын нэг гэддэг Адлерын сэтгэл зүйн философос Кишими Ичиро Кога Фумитаки гэдэг 2 профессор хоорондоо одоо философчтой нэг залуу хүн харилцан ярилцж байгаа маягаар Адлерын философиг их ойлгомжтой тайлбарлсан гэдэг утгаараа хүнд бас манай уншигчдад хүрсэн болов уу гэж боддог. Тэгээ энэ орчуулагч маань яг нөгөө Томьёо Бодёг бол уншигчд нь сайн мэдж байгаа. Ер нь ад үзэгдэх зоригийн хувьд болохоор эхний хагасыг нийтлж Төмөн үлзий хянсан байгаа. Тэгээд ер нь бол Төмөн үлзий артгаа гэдэг нэрээр нь уншигчд мэдэх бах. Би энэ номыг нөгөө ажиллаж амжихгүй нэгэд явжсэн чинь артгаа бид нар нэг ороо суужгаад жоохон бас дөргөөд ингээд амжихгүй нэ гэхээр за би ер нь талын дааж авъя гэж амлаад ингээд өрөнд ороод ингээд ажиллахад хүрсэн юм түүхтэй. Тэгээ яг Томьёо Бодётой ажиллахад бол номнууд нь их тийм олон нийтэд ойлгомжтой сайн номнууд орж ирдэг. Гэхдээ өөрөө орчуулагчийн хувьд бас өрмөц ийм илэрхийлэлтэй зарим нь ингээд бас засах болдог, ингээд зөрчил нэлээд гардаг. Одоо амар бол байдаггүй. Тэгэхээр энэ ном ч гэсэн ингэж бичин, ингэж бичихгүй, ингэж илэрхийлэхгүй гэл бас нэлээд асуудал болж ижил номын дэлгүрт очсон нэг ийм ном байгаа. Тэгээд манай Монголд ч нэг тийм нэг бөөнөрөө маасаар ингээ хуйлрах гэдэг штэ тий. Тэгэхээр энэ ном маань нэг залуу хүнд ч юм уу өөрөө байх ад үзэгдэх зоригтой байх тийм эр зориг бас өгж байгаа бүтээлүүдийн нэг болов уу гэж найдаж байна. За сурахад суралцах гэдэг энэ бас Эмос клубын бидний хамтарч гаргасан энэ ном байгаа. Энэ ном бол 2019 онд харьцангуй саяхан Монгол хэлээр бас нэг Монголын одоо бичиг номын боловсролын салбарын хүмүүс нийлээд тухайн нэг ямар нэг мэргэжлийг сонгон судлах тухай биш. Ер нь ерөнхийдөө сурах арга барил тэр сурахыг одоо сурна гэдэг нь өөрөө бас юу юм бэ гэсэн тэр философиг нь ч гэсэн оруулаад бас л залуус оюутнуудад зориулаад тэр арга барилаа олоход нь одоо туслах зорилгоор нийлж бичсэн юм ном байгаа. Энийг бол би Эмосоос гаргасан нэг 20 орчим номын дундаас бас нэлээд чухалд орох ном гэж боддог. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь энэ хойтлоос нь ингээд харахад жишээ нь Чоймо багш те Дармын Батбаяр агсан байж гин. За тэгээд одоо ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх Лодор Арсал багш байж гин те. Ерөнхийдөө манай бас энэ нийгмийн цаг үеийн оюунлаг эрдэмтдээ хүмүүс нийлээд энэ залуучуудад ер нь яг нэг суралцчих үедээ хөндлөнгөөс нэг тухайн үед нэг ийм юм мэдчихсэн болоосоо надад нэг ийм юм хэлээд өгсөн болоосоо гэж бас дараа нь бодож магадгүй тийм зүйлсийн талаар ингэж нийлж битсэн. Одоо энэ математикийн жишээ нь математикийн манай томчуудын хамгийн одоо топн тий Батханбаяр багш байж их жишээтэй байна. Тэгж бүтээсэн ном учраас энийг бас залуучуудад улам өргөнөөр одоо юу гэдэг ойлгуулж мэдүүлж бас уншуулмаар л байгаа нэг тийм ном. За энэ философи, математик бас бус гэдэг миний одоо ерөөхдөө бас нэлээд олон номон дээр хамтран ажиллаж байгаа Томьёо Бодё блогер, орчуулагч Томьёо Бодёгийн гаргасан анхны ном байхаа баг. Ер нь энэ бол их гоё ном. Дотор нь ер нь математикийн шинжлэх ухаан, математик гэдэг маань ингээд зарим ойлгомжгүй хүмүүст бол нэг тийм хүнд хэцүү инженерчлэлийн салбар шиг ойлгодог баг. Гэтэл эн чинь дотроо бол ингээд яг гүнзгий ороод ирэхээр зэрэг одоо ямар шүү гоо сайхан ямар бас аимшигтай тийм харгистэй нэг орчвол одоо гарахын аргагүй тийм ертөнц болох талаар маш юм бүтээлч бараг зарим талаар бас уран зохиолын юм шиг ийм нэлээд креатив ийм агуулгаар бичигдсэн юм бүтээлийг Томьёо Бодё орчуулад тэгээ би редактор буюу хэмнэн тохиолдуулснаар гарсан. Тэгээд зөвхөн онлайн гэх юм уу математикийн тоочдын дунд биш ерөнхийдөө өөр мэргэжлийн хүмүүс дунд ч гэсэн нэлээд уншигдсан юм ном байна.
Токио хотын Шинжику дүүрэгт байрладаг Нацуме Сосики их зохиолчийн хүндэтгэл дурсгалын музейд ирээд байна. Кусамакура гэдэг энэ бүтээл юу нь юу гардаг зохиол юм бэ гэдэг. Тэгэхээр одоо юу ч гарахгүй нэг тийм төдийлөн үйл явдал гардаг тийм жанрын зохиол бол биш. Куса гэдэг нь өвс, макура гэдэг нь дэр гэсэн үг. Тэгэхээр энэ нь өөрөөр хэлбэл өвсөн дэр буюу монгол хэлээр бол одоо хэрээр гэр хийх, хицээр дэр хийх маягийн утгатай. Хаврын сакура ургасан сайхан хавар цагт энэ гол дүр маань баг зохиолч Нацуме Сосики хагас өөрөө юм шиг санагддаг. Ингээд хэрээр уулаар алхаж яваа. Алхахдаа одоо хорвоо ертөнцийн тухай, урлагийн тухай бичигдсэн тэр утга зохиолын тэр хэл бичгийн гооцон хувьд бол маш гайхамшигтай уран яруу. Тэгэхээр миний хувьд бол энэ маань урлагийн тухай, артын тухай бичсэн хамгийн гоёмсог бас нэлээд төгс төгөлдөр арт урлагийн тухай урлаг гэж би хувьдаа боддог болохоор сонгож бас орчуулсан. Тэ өөрөө ч гэсэн Сосики миний Кусамакура бол ер нь бол ердийн зохиол биш ээ. Би зүгээр амин сүнс нь гоозууд байдаг. Нэг тийм зохиол бичиж үзье гэж би бодсон юм аа. Тэгээд энэ бол ер нь урт хайку юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр дотроос нь ингээд ямар ч өгүүлбэр тасалж аваад ингээд дангаар нь уншихад хайку шиг тийм гоё юм яруу уншигддаг гэдэг утгаараа бол энэ юм одоо монгол хэл дээр ихэд энэ хэдэн утассан байна тий. Нэг 200 орчим хуудас ийм шижир алт шиг бүтээл байгаа. Энэ гурван болон ертөнц гэдэг нэр чинь бол бас нэг тийм бодит амьдралын нэг ердийн те хэмжээсүүд хүн тэр хэмжээсүүдээс ангижраад ийм гурван болон нэг тийм манант ч юм шиг зэрэглээт ч юм шиг нэг үгээр бол одоо бурханд ойр гэх юм те ийм оюун санааны ертөнцид өөрөө гарах тухай бодож байгаа юм баггүй юу. Тэгэхээр тэр хүний бодол дотор бид нар ороод үнийг уншингаа ингээд тэнд нэг хэсэгтээ орших тийм үү. Хүн нэг өөрийнхөө дотоод жоохон бурханлаг чанарт өгөх ийм боломж өгдөг бүтээл юм да. Орчуулагчийн зүгээс бол бас буддизмын ном гэж хэлж болно. Нэг талаар юм судар шиг ном байгаа. Судар гэдэг нь бид нар монголчууд ингээд төвд хэллээр ном тий өрөөл бичсэн гэж ойлгодог. Судар гэдэг нь бас нэг талаар бол сайн сайхны тухай бичсэн хүнийг ер нь яг бурханлаг чанараа өөрөө сэрж мэдэхэд туслах тэр бүтээлийг л хэлж байгаа штэ. Тэр утгаараа бол энэ гарцаагүй буддизмын одоо утга зохиолын хэлбэрт орсон судар юм аа. За энэ нойр хулжаам хувьслын түүх гэд энэ мөн Японы хэлнээс орчуулсан одоо Томьёо Бодё орчуулагчийн гараар орчуулагдаад за миний талаас хэн тохиолдуулаад ингээд уншигчдад хүргэсэн энэ ийм номнуудын нэг. Тэгээ Ничихаши Норикасу гэж одоо яг энэ манай сургуулийн Токиогийн их сургуулийн профессор бичсэн ийм ном. Тэгээ энэ номны агуулгыг тайлбарлахын тулд одоо нэг хүнийг ишлэе гэж бодож байна. Одоо Германы алдарт зохиолч, философч Гёте одоо хүн ер нь нэг нааш цаашаа нэг 3000 жилийн баримжаа байхгүй бол тэгээд хамар ам хоёрынхоо хооронд л ер нь амьдарч ийн гэсэн үгтэй гэж нэг хэлсэн байдаг. Энийг уншчихад нэг 4 тэрбум жилийн бол бас нэг баримжаа өгнө. Тэгээ Норикасу багш профессор бол ер нь энэ ууртад амьд биетийн ийм жишээлх юм бол тоо толоогоор ингээд хэлэх юм бол одоо ямар ч маргаангүй ялагч бол бактери байх жишээ те. Гэтэл чинь бид нар ингээд энэ дэлхийд ерөөхдөө ингээд бас хаанчлаад амьдарч байгаа ер нь гол хүчин зүйл бол бид нар хамтарч чаддаг амтан гэдэгтэй байд юм а гэдгийг энэ биологийн хувьслын түүхийн урт түүхийн агуулгад биднэрт хэлж өгсөн байгаа. Тэгээ агуулгаас гадна энэ орчуулагч Томьёо Бодё энэ Японы хэлнээс орчуулгахдаа энэ Норикасу Ичихаши багшийн хэлээд байгаа хүний төр хамтрах чадвар, хамтран ажиллах гойд чадварыг хамтрал гэдэг түлхүүр үгээр онож орчуулсан. Тэгэхээр хамтрал гэдэг үгийг надаас дэш үеих юм бол арай өөр утгаар хүлээж авна. Яагаад тэгэхээр 90-ад оны хүртэл манай социалист
одоо нийгэм барьж байгуулна гэдээ явж явах үед хамтрал бол ийм коммунист гэх юм уу улс төрийн утгатай байсан үг. Тэгэхээр орчуулагчийн хувьд энэ үгийг тийм улс төрийн утгаас нь одоо буцааж авах гэдэг юм уу те. Заавал ингэж хамтын ажиллагаа гэх мэт урт үгээр тайлбарлахгүйгээр энэ оноос ийм нэг нэр үгээрээ энэ чухал үгээ тэмдэглэдэг болёо гэсэн санаагаар тэгж орчуулсан юм байлээ. Тэгэхээр энэ ном эрхэлж байгаа, бүтээж байгаа бас хүмүүсийн хувьд ер нь бидний өдөр тутмын одоо хэрэглэж тассан үгийн сангаас гадна ингэж үгийн хэрэглээг шинжлэх те дахин өөр утгаар хэрэглэх за гадаадаас үг галилж авах гэх мэт монгол хэлний бас үгийн сангаад хэлэх ажлууд хийж их нь зүйтэй гэж бас би бодд юм аа. За хариу үлдэхгүй дадал. Энэ миний гар дээр Япон хэлээр хэн байна. Яа тэгэхээр энэ 100 гарах гэж байгаа шинэ ном орчуулагч Томьёо Бодё бид хоёрын хамтран ажилласан хамгийн сүүлийн ном Гаруна Publishing албан ёсны эрхийн агснаар энэ 100 гарах гээд ингээд бэлтээд байж байна. Тэгээ энэ номд юу юу гардаг вэ гэхээр ерөнхийдөө манай Монгол одоо буддын сүсгтнүүд гэх юм уу ийм олон нийт ингээд хэлдэг штэ. Манай буддын судар ном ингээд төвд хэл дээр уншигдаад байна. Ойлгохгүй байна гэд. Тэгээ энэ шүүмжлэнч бас бодтой бас талтай. Бид нар ингээд өөр тэр байтугай барууны өөр шашин соёлтой орнуудад ч гэсэн буддын номнууд ер нь маш ойлгомжтой байдаг. Энэ Кусанаги Рюшин гэдэг уг нь бол Токиогийн их сургуулийн хуулийг төгсөөд ийм бизнесийн тэр ажлууд хийжсэн хожимо лам болсон ийм хүний бичсэн одоо хариу үлдэхгүй дадал гэдэг энэ буддын сургаал тэр дундаа бол анхдагч буддизм буюу яг Сиддарта Буддагийн өөрөө номлосон тэр сургаалуудыг орчин цагийн өнөөгийн биднэрт маш ойлгомжтой өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх гэдэг юм хялбар байдлаар бичиж тайлбарласан юм ном байна. Тэгээд Томьёо Бодё орчуулагч ч гэсэн миний зүгээс ч гэсэн энэ номд их ач холбогдол өгч нэг хянаад орчуулагчтай буцааж өгөөд хянуулаад буцааж аваад дахиж засаад гэх мэтэр бас нэлээд ямбаа ажилласан ач холбогдол өгж байгаа нэг ийм ном ингээд энэ 100 гарах гэж байгаа тийм сайн мэдээтэй байна. Сонгодог өгүүлгийн дээжс гээд ийм дэлхийн сонгодог өгүүлгүүдийн орчуулгыг юм хэтгээд Монголын орчуулагчтай холбооноос орчуулагчтай эвлэлээс ийм уралдаан гаргаж зарлаад бас тэр уралдааныхаа бүтээлүүдийг ингэж юм хэтгэж гаргадаг. Тэгээ энэ хоёр дахь цуврал дээр нь миний орчуулсан Акутагава Ryunosuke-ийн энэ Rashomon гэдэг энэ богино өгүүлэг орсон байгаа. Тэгээд энэ Rashomon-ы хувьд бол миний хувьд нэлээд бас үнцэнтэй орчуулга байгаа. Мэдээж утга санааны хувьд бол дэлхийн сонгодог одоо утга зохиолын өвд бол зүй ёсоор ордог. Тэгээ манай кино үзэгчид ялангуяа Акира Куросавагийн Rashomon киногоор энэ нэрийг нэртэй нэлээд танилцсан баг. Гэхдээ Rashomon гэдэг тэр кино болохоор зэрэг Акутагавагийн одоо шууд гэдэг арай нэг өөр өгүүлгийн зохиолоос сэдвлээд гэхдээ энэ Rashomon энэ зохиолоос нэрээ авсан ийм кино байдаг. Тэгээд Rashomon-ы хувьд бол энэ өгүүлгийн хувьд бол ер нь хэдөө бол нэг хүний тийм нүцгэн натур гэх юм уу да тий. Хүнийг яг нэг юм туйлын сонголт өгөх үед дотроос нь ер нь ямар амтан гарч ирэх бол гэдэг нэг тийм моралын мэдээж өсцөн асуудал хүндсэн бас ийм бүтээл байдаг. Тэрний хувьд анхны утга зохиолын Япон хэлнээс монгол хэл рүү орчуулсан анхны орчуулга тэгээ энэ өгүүлгээр бас уран уншлагууд монгол хэл дээр хийгдээд SoundCloud дээр тавигдсан байгаа. Токиод бас энэ өгүүлгээрээ уран уншлага хийж ирсэн. Миний хувьд бол бас нэлээд юм дурсгалтай гэх юм уу дурсамжтай үн цэнтэй орчуулга байдаг. За энэ жижигхэн уран сэтгэмж өгүүлгийн цомрлог энийг би энд бас багтааж ярмаар байгаа шалтгаан энэ дотор миний нэлээд тийм хайртай өгүүлэг багтаж орсон. Энэ цомрлогийг болохоор миний бүр оюутан цагийн найз Гал Бадрах гэдэг уг нь бол өөрөө бас тооны сурагч байсан хүүхэд
ийм цомрлог эрхлэн гаргадаг багтаа миний орчуулсан анхны дурлал гэдэг одоо Үдо Тошио гэдэг зохиолч юм бичсэн. Японд бол дунд сургуулийн сурах бичиг хүртэл орсон байдаг ийм бүтээл одоо тий богино өгүүлэг энэ дотор багтсан байгаа. Тэгээд анхны дурлал яагаад миний хувьд ийм онцгой ажилд ордог вэ гэхээр агуулгаасаа ер нь болдог. Агуулгын хувьд дайнд явах гэж байгаа залуу хүү дэлхийн 2 дугаар дайны үед нэг тийм дурлал бүс рүүгээ орхиод ингээд явхад хүрдэг. Тэгэхээр тэр хүү тэр охин хоёрын тэр яг нэг хагацлын өмнөх агшин тэр харилцаа өөрөө 50 цагаас тийм ээ хайртай хүмүүсээс салаад явах гэж байгаа тэр цэрэг татагтаад явж байгаа эр хүний дотоод ертөнцийг гүн гүнзгий зурагснараа бас нэлээд хүлээн зөвшөөрөгдөж сурах бичиг хүртэл орсон болов уу гэж боддог. Тэгэхээр ердөө нэг 2-3 хуудас орчим өгүүлэг дотор бол тэнд чинь хүний гэр бүл, хүүхдийн одоо бага насны нөхөрлөл, залуу хүний хайр дурлал, өвчин эмгэг, дээр нь тэгээ үхэл амьдрал тийм ээ. Ерөнхийдөө энэ утга зохиолд хөндөгддөг бүхэл суурь сэдвүүдийг багтааж бичсэн юм. Миний хувьд бол энэ аягүй супер одоо өгүүлэг гэдэг ер нь ямар жанр вэ гэдгийг яг ойлгож болохоор өгүүлэг юм шиг санагддаг. Амжилтад хүрэх гал ирмэлцэл Инамори Казу. За энэ монгол хэлээр энэ ном нэр нь нэлээд урт орчуулагдаж гарсан. Ер нь бойлерээ бол нэг тийм амжилт өөд асхан ч юм уу те passion гэдэг нэрээр Японд нэлээд хит бестселлер болсон юм бүтээл байгаа. Тэгээ Инамори Казу гэдэг маань Монголд бол бас төдийлөн хүмүүс одоо Мацуршта ч юм уу тийм Sony, Toyota эдгээр шиг мэдхгүй байж магадгүй. Гэхдээ бол гарцаагүй Японы одоо орчин үеийн энэ капитализм гэх юм уу эдийн засгийг бүтээж босгосон бол одоо гигантуудын томчуудын нэгэнд орно. Kyocera гэдэг цементийн ялангуяа үйлдвэрлэлийн юм том групп компани босс байгаа. Тэгээ босс бол ер нь яг өөрийнхөө бизнесийн философиг тэр дундаа залуу хүний хөгжлийн дээр нь мэдээж бизнес удирдах авч явах бас нэг амьдралыг үүсгэх үзэл ингээд бүгдийг нэгтгээд доторх нь бол тийм уншихад бас хэцүү биш. Нилээн тийм ийм жижиг товч юунуудаар өгүүллүүдээр энэ залуу хүнд их ойлгомжтой байдлаар бичсэн учраас энэ бас нэлээд олон жил доктортой уншигдаж байгаа номд ордог. Тэгээ энийг би ганцаараа гаргаагүй. Бид нэр ер нь Японоос олон орноос нэгдсэн Emos клуб гэдэг номын клубээрээ тал талаас бид нэр онлайнаар ажиллаж орчуулж нэгтгэж гаргаж ирсэн нэг ийм түүхтэй бүтээл байгаа. За мэргэжлийн зөв сонгоход тань гэдэг энэ ном бас Emos клубын гишүүд бидний хамтран гаргасан номын нэг. Тэгээд Emos клуб маань ер нь энэ 2005 он гэж байгаа анхны номуудын нэгэнд орно. Бид нар чинь энэ 2005 оноос хойш ер нь нийтдээ нэг 20 орчим ном эрхлэн гаргаад байгаа гэж бодож байна. Тэгээд энэ мэргэжлийн зөв сонгох тань гэдэг номын онцлог нь бол монгол хэлээр монгол агуулгыг ингээд эхнээс нь оригиналаар бүтээн гэдэг бол нэлээд бас чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр энэ яг монгол оюутнууд одоо энэ тэнд өөрсдийнхөө сонгосон мэргэжлэр суралцж исэн тэр туршлагаасаа түүхээсээ дараагийнхаа сурагч оюутан залууст өөрийнхөө өнцгөөс мэргэжлээ тайлбарлсан гэдэг нэг ийм онцлогтой ийм ном байгаа. Тэгээ одоо яг эргээд харахад магадгүй энэ 2005 он юм чинь тэрнээс хойш дэлхийн ертөнцийн бас хөгжил асар хурдтай болоод одоо дөрөвдүгээр хувьсгал одоо AI хиймэл оюун ухааны түвшинд хүртэл хүрсэн байгаа учраас бас жоохон хоцрогдож байгаа тал байгаа. Тэгэхээр энэ номыг Emos клубын маань залуу гишүүд бас ойрдоо гэх юм уу ер нь явандаа нэг шинжилж гаргах хэрэгтэй болсон байгаа гэж бодож байна.